Английн Blackpool хотноо болсон хамтлаг бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас бүжгийн спортын Гуа Ужин клубын Ахмад Тамирчид оролцжээ. Бүжигчдийн хувьд 55-аас 65 насны англилд өрсөлдөж, стандарт болон Латин Америк бүжгийн төрөл тус бүрт 3 дугаар байр эзэлсэн амжилттайгаар эх оронд байрлаа. Энэ жилийн хамтлаг бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 8 улсын 200 гаруй баг тамирчин өрсөлдөжээ. Үүнээс Латин Америк бүжгийн төрөлд Нидерланд улс тэргүүн байр, Польш улс дэд байр, Монгол улс гутгаар байр эзэлжээ. Тэгээ манай багийнхан маань бол ер нь бол нэг хагас жил бэлдсэн гэж хэлж болно. Зарим нь нэг 7 сараас, зарим нь нэг 8 сараас бэлтгэл хийгээд тэгээ яг ингэж зорьсон. Тэгээд миний хувьд бол би яг багийнхнаараа бол бахархаж байгаа. Үнэхээр мундаг байсан. Монголын баг тамирчдын хувьд анх хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүжгийн спортоор хичээлсэн байна. Улмаар дэлхийн аваргад оролцох мөрөөдөлтийн хагас жил гаруй хугацаанд латин болон стандарт бүжгийн төрлөөр бэлтгэлээ хангаж эхэлжээ. Баг тамирчдын хувьд 44-өөс 71 насны 12 бүжигчний бүрэлдэхүүнээс бүрджээ. Би бол одоо 69 настай. Одоо ангараад дараагийн жил 74. Яг энэ бүжгийн спорт бол сүүлийн 5 жил хичээлсэн. Тэгвэл шон бүжгээр эхэлж хичээлсэн. Сүүлдээ ганцхан огш сэлэнгэ огш хоёртойгоо уулзаад яг энэ Латин Америкаар бол бүжигчин дотроос олон янз шүү дээ. Тэгэхээр бид нөр шон бүжгийн хүмүүс байсан. Яг энэ төрөл мэрэгжлийн энэ Латин Америк гэсэн энэ бүжгийн төрлөөр бол сүүлийн 1 жил арай хөрөхгүй хугацаанд хийж байна да. Тэгээ яг Ахмадууд болохоор их бэрхшээл байсан. Тэр техникүүдийг мэдгүй их тусгай техниктэй ер нь л хэцүү юм билээ. Тэгтээ яг тэгээ өөрсдөө хэмжин сурсан. Би болохоор 2017 оноос эхлээд энэ бүжгийн спортоор хичээлж гисэн. Яагаад хичээлсэн бэ гэхээр ерөөсөө л миний өвдөхөөс тий одоо нэг өвдөөл хүн чинь юу яагаад тэгэхээр хөдөлгөөн хэрэгтэй юм байна гэдгийг бол одоо өөрөө мэдчихсэн. Эмчийнхэн зөвснөр бол зайшгүй би 7 хоногт 2-3 удаа бэлтгэл хийх хэрэгтэй. Тэгэнгүүт би чинь өөрийнхөө одоо янз бүрийн хөдөлгөөн дасгалууд байгаа шүү дээ. Эндээс бол одоо бас хөгжмийг бол одоо бүжгийг бол сонгосон. Яагаад бүжгийг бас сонгосон юм бэ гэхээр хөгжмөө сонсоод хийж идэл чинь дасгал маань явчаад байгаа байхгүй. Тэгэхээр айгүй амархан бас ингээ хийгдээд хүн болгонгод өөрийнхөө сонирхдаг зүгээрээ илүү бас ингээд хичээлэх юм бол өшөө бид нар зөвхөн эрүүл мэндийг хамгаалаа зогсохгүй бас илүү амжилтанд хүрэх боломжтой байдаг юм байна гэдгийг сайн тэмцээнээс бол харлаа. Бүжгийн спортоор хичээлэх нь бие махбодын болон оюун санааны эрүүл мэндийг сайжруулдаг. Мөн сэтгэл санааны болон нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулахын тулд бие махбодоо хөгжмийн аялгаунд шилжүүлэх нь амьдрал эерэг өөрчлөлт авчирдаг байна.